Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Энэ өдрийг 1950 оноос эхлэн дэлхийн нийтээрээ тэмдэглэж ирсэн бол Монгол улс 61 онд нэгджээ. Үйнээ самун ялгарлан гадуурхалт, хүчирхийлэл, өлсгөлөн гэд хүнийг хүн ёсоор амьдрах бүхэл бололцоог нь хаасан он жилүүд дэлхийн 2 дугаар дайныг дуустал үргэлжилсэн гэхэд болно. Энэ он жилүүдийн дараа дэлхийн нийтээрээ хүний эрхийг нэгдүгээр тавих нь амар амгалан амьдралын үндэс гэдгийг ойлгож нэгдсэн үндэсний байгууллагаас 1948 оны 12 дугаар сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр арьсны өнгө, үндэс, хүйс, хил, шашин шүтлэг, нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусд байдлыг үл харгалзан адил тэгш эрхтэй байхыг тунхаглан баталгаажуулж хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны баримт бичиг юм а. 1945 онд Женевт хуралдсан нэгдсэн үндэсний байгууллагын баг хурлаар эдийн засаг, нийгмийн зөвлөл, хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгснээ нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан. Эдийн засаг нийгмийн зөвлөл 1946 оны анх дугаар хурлаараа нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн комиссийг байгуулж анх удаа хүний эрхийн түгээмэл тунхаглалын төслийг боловсруулсан байна. Тунхаглалын төсөл боловсруулах ажлын хэсгийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Теодор Рузвельтийн эхнэр Элеонор Рузвельт удирдаж нэг жилийн хугацаанд боловсруулж дууссан ажээ. Харин нэгдсэн үндэсний байгууллагаас хүний эрхийн түгээмэл тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан 1950 оноос олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Өнөөдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн 375 хэлээр орчуулж хүний эрхийн түгээмэл тунхаглалд үндэслэн түүнээс салбарласан хүний эрхтэй холбоотой гэрээ, конвенц, хууль, эрх зүйн баримт бичгүүд гарсаар байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрддэг. Тунхаглалын хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэйч хүний эрхийг хамгаалах явцын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс